Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Бид өнөөдрийн хичээлээр өгөгдөл мэдээллийг цуглуулах, ангилах, харьцуулах, дүрслэхэд диаграм графикийг хэрхэн ашиглаж болох талаар авч үзнэ. За дараах жишээг харцгаая. Ангийн сурагчдын сонирхдог зүйлийг судлахад дараах дүн гарсан байна. Туршилтын дүнг хэрхэн бүртгэсэн байгааг ажиглаж харцгаая. Хөснөх тэнд сурагчдын сонирхол, бүртгэл, давталтыг бол бичиж тэмдэглэжээ. Аливаа тоо мэдээллийг графикаар дүрслэн илэрхийлэхийг бол диаграмыг дотор нь багнан диаграм, хэрчүүн диаграм, дугуй диаграм гэж ангиж болно. Дасгал 1. Биеийн тамирын дугуйланд хичээсэн хүүхдийн тоог дүрсээр буюу пиктограммаар өгчээ. Дараах даалгаврыг хийцгээе. За эндээс бодлогын өгөгдлийг харцгаая. Жилийн 4 улиралд дугуйланд хамрагдсан сурагчдын тоог дүрсээр илэрхийлсэн байна. Мөн хавар өвлийн улиралд хэдэн сурагч дугуйланд хамрагдсан болохыг багнан диаграмаар дүрслэн харуулсан байна. За энэ өгөгдлөөс дараах бодлогыгоо бодцгоё. Аад нь жилийн улиралд цус бүрд биеийн тамирын дугуйланд хичээсэн хүүхдийн тоог пиктограммаас олоорой гэж. За тэгвэл өгөгдөлд хавар, зун, намар, өвлийн улиралд хэдэн сурагч дугуйланд хамрагдсан болохыг дүрсээр өгөгдсөн байгаа. Мөн зун, намар дугуйланд хамрагдсан сурагчдыг бодож олж диаграмыг гүйцээж зурх нэ. За бодлогынхаа бодолтыг хийцгээе. Жилийн улирал цус бүрд хэдэн хүүхэд дугуйланд хамрагдсан болохыг бодохдоо улирал цус бүрд дээр байгаа хүүхдийн тоог дүрсээр илэрхийлсэн учраас тухайн дүрсийн тоог 2-оор үржүүлэхэд тухайн улиралд хэдэн сурагч дугуйланд хамрагдсан болохыг бодож олно. За одоо бүгдээрээ бодлогынхаа бодолтыг тулгаж харцгаая. Хаврын улиралд 10 сурагч, зун 8, намар 14, өвөл 18 сурагч дугуйланд хамрагдсан байна гэж бодноо. За бодлогын 2 дахь хэсгийг бодъё. Дугуйланд хамрагдсан сурагчдын тоог диаграмд гүйцээж зураарай гэсэн учраас зун намрын улирлыг багнан диаграмаар дүрсэлж харуулахдаа зуны улиралд 8 сурагч, намрын улиралд 14 сурагч дугуйланд хамрагдсан учраас дараах байдлаар багнан диаграмд дүрслэж зурж харуулнаа. Дасгал 2. Данзан байшингаа 5 өдөр будаж дуусгажээ. Түүний ажилласан өдрүүдийн цагийг диаграмаар харуулв. Асуултанд хариулаарай гэсэн бодлого байна. За тэгвэл бодлогын өгөгдлөөс дараах диаграмыг бүгдээрээ уншицгаая. Данзангийн ажилласан 5 өдрийг диаграмын хэвтээ тэнхилгийн дагуу бичиж тэмдэглэсэн байна. Босоо тэнхилгийн дагуу ажилласан цагийг бичиж тэмдэглэжээ. Диаграмыг уншихдаа даваа гарагт 2 цаг, мэгмар гарагт 3 цаг, тавг гарагт 1 цаг, хөрөв гарагт 4 цаг, баасан гарагт 6 цаг ажилласан байна гэж диаграмыг уншнаа. За тэгвэл даалгаврынхаа асуултын дагуу бодолтыг хийцгээе. Аад нь баасан гарагт лавг гарагаас хэдэн цагаар илүү ажилласан бэ гэж. За тэгвэл диаграмаас харахад баасан гарагт 6 цаг, лавг гарагт 1 цаг ажилласан. Тэгвэл эдгээр ажлын өдрийн цагийн зөрүү болохдоо хасаж бодноо. За бодолтыг бүгдээрээ тулгаж харъя. Баасан гарагт лавг гарагаас 5 цагаар илүү ажилласан байна гэж бодноо. За Б-дгээр асуулт. Даваа гарагт баасан гарагаас хэдэн цагаар дутуу ажилласан бэ гэж. За тэгвэл диаграмаас харахад даваа гарагт 2 цаг, баасан гарагт 6 цаг ажилласан учраас даваа гарагт
баасан гаригаас 4 цагаар дутуу ажилласан байна гэж бодноо. За B зүгээр асуулт. Бүгд хэдэн цаг ажилласан бэ гэж. Тэгвэл нийт 5 өдрийн ажилласан цагийг нэмээд бүгд 16 цаг ажилласан байна. Дасгал 3. 3 хүү шалгалт өгөөд Бат 70, Дорж 80, Очир 90 оноо авчээ. Тэдний авсан оноог хэрчмэн диаграмаар дүрсээрэй гэж. За тэгвэл бүгдээрээ дараах бодлогыг ботохдоо хэрчмэн диаграмыг байгуулахдаа хэвтээ босоо тэнхлэгийг бэлтнэ. За тэгвэл дараах тэнхлэгт хэвтээ тэнхлэгийн дагуу сөрөгчдийн нэрийг босоо тэнхлэгийн дагуу харгалзах онооны тоог бичиж тэмдэглэнэ гэсэн. За тэгвэл одоо бодолтыг хийцгээе. Бат 70 оноо авсан учраас босоо тэнхлэхийн дагуу 70-таа харгалзах огтлын цэгийг бичиж тэмдэглэнэ. За дараагаар нь Дорж 80 оноо авсан учраас босоо тэнхлэхийн дагуу 80-таа харгалзах огтлын цэгийг бичиж тэмдэглэнэ. Очир 90 оноо авсан учраас 90-ийн огтлын цэгийг бичиж тэмдэглэнэ гэсэн. За тэгээ бүгдээрээ огтлын цэгээ бичиж тэмдэглэсний дараа огтлын цэгүүдээгээ шулуунаар холбоно. Тэмдэглэсэн цэгээ шулуунаар холбож хэрчмэн диаграмыг дүрсэж болж байна. Дасгал 4. Цэцэрлэгт ургаж байгаа 4 өөр төрлийн модны тоог хөснөгтөнд үзүүлэв. Дараах диаграмуудын аль нь мэдээллийг үнэн зөв үзүүлсэн байна вэ? За бодлогын өгөгдөлд модны төрөл болон модны тоог хөснөгтөнд өгсөн байна. Бодлогын хариултууд болох диаграмуудаас зөв хариултыг бодож олох нэ. За бодлогыг бодохдоо модны тоог өгсөн байгаа учраас нийт модны тоог олно. За нийт модны тоо 200 гэж гарсан байна. За тэгвэл нийт модны тоо болох 200-гаа нэг бүтэн дугуйг буюу нийт мод гэж тооцъё. За эндээс улиас мод маань 100 байгаа учраас 200-гийн тал гэж ойлгоод 2-ны нэгтэй тэнцүү болж байна. Тэгвэл үлдсэн нь 100 мод байгаа гэж үзээд 100-гийн 2-ны 1 нь 50 буюу нарс мод болно гэсэн. За тэгвэл эндээс 50-ийн 2-ны 1 нь 25-та тэнцүү байх учраас хус галзуур моднууд болох нь тодорхой болж байна. За энэ зурглалыг харахад дээрх хариултуудын аль хувилбартай адилхан байна вэ? За хариултуудын Б хувилбартай адил байгаа учраас энэ бодлогын хариулт нь Б хувилбар байх нэ. Хичээлдээ анхаарал хандуулсан сурагчдаа баярлалаа. Баяртай.